Олон цагийн нислэг, дамжлага, хүлээлэг хүүхдийн маань гэлтэхгүй мэдээж том хүмүүсийг ядраадаг, цалхаадаг тий. Тэгээд өөрийгөө илэрхийлж байгаа байдал нь энэ л дээ. Дураараа ер нь аутизмтай хүүхдүүд орчноо мэдрэх мэдрэмж нь их сул байдаг. Гэхдээ энэ нь бүгдээрээ ийм гэсэн ойлголт бас биш шүү. Би бол өөрийнхөө нь ингээд орхичдیں۔ Хүлээждэг байхгүй юу? Гадныхан нэг тоож гайхаж харахгүй, харин манай монголчууд маш удаан ингэж гайхаж хардаг. Бүр ингэ зог тусдаг. Энэ нь нөгөө хүүхдэд маань нөлөөлөх зүйл байхгүй, хүүхд маань тоохгүй байхгүй юу? Харин хажууд нагаа аав хинээ өвөлнө. Жоохон хүнд эмзэг тусдаг гэдгийг бас ойлгоорой. Ингээд аялал болгоноос битгаар нэг зүйлийг сурдаг гэж анх өөрийнхөө цүнхийг ингээл өөрийнхөө юмнуудыг ачаагаа ингээ ялгаад те ингээд өөрөө хариуцаад авч явж чаддгүй байсан бол одоо бол сурчсан. Цүнхээ өрөөл дэрээ юу ягаал зүгэл ачаан дээрээ гараа суучна. Ингээд бит хоёр нислэгтээ ороод хөрхөн явдаг. За анх бол бүсээ зүүдэггүй байсан. Одоо нислэг эхлэхэд бол бүсээ зүүдэг гэдгийг ойлгодог болсон.